За бүсийн хөгжлийн санг гүцээгээд хариулаад өгөөрэй. Юугаар ялгаатай вэ гэдэг. Тэгээд энэ дээр тэр маргаан дээр одоо энэ чинь гаргалгаатай шүү дээ. Одоо тэр маргаанаа шийдээд учир начраа олоод хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээд энэ газрын тос олборлолтоо нэмэгдүүлэхгүй бол би хэлээд шүү дээ. Нөгөө 1.7 сая долларын хөрөнгө оруулалт чинь тэгээд газрын тосгүй тий 1.7 одоо тэрбум доллараар хийгдэж байгаа нөгөө газрын тос боловсруулах үйлдвэр маань одоо бас хүнээр бол одоо идэх юмгүй хоолгүй хотоодор нэг зүйлгүй ингээд зогсчих вэ гэдэг асуудал одоо хаалга тогшоод эхэлсэн шүү. Одоо энэ маргаан дээрээ одоо ямар нэгэн гаргалгаа байна уу? Бодсон сансан юм байна уу? Энд чинь гарцтай байдаг байхгүй. Тэгэхээр энийг яг ойрын хугацаанд төлөвлөсөн зүйл юу байна гэдэг ийм хоёр асуултан дээр хариулт авъя. За дөрөвдүгээр ажлын хэсэг хариулъя. За ажуултөр эрдэс байлгийн амны газрын төсний бодлогын газар ашиглалаа. За Петрочайны дачин тамсаг болон Донш Монгол газрын төсөв компаниудтай үүссэн бүтээгдэхүүн авах гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх ажлын хэсэг ерөнхий сайдын захирамжаар 98 дугаар ажлын хэсэг гарсан байгаа. Уг ажлын хэсгийг эдийн засгийн хөгжлийн сайд их баяр ахлаж байгаа. За ажлын хэсгийн өрөөнд бол асуудлыг ярилцаад бас улсын их хурлын тогтоол хуулийн төсөл боловсруулад ажиллаж байна. Эх 7 хоног засгийн газрын оролдооноор хэлэлцүүлэх яралтай гормоор өргөн барихаар төлөвлөөд ингэ ажиллаж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бид ойрын хугацаанд шийдвэрлэж газрын төсний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, за олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр нэгэн яралтай арга хэмжээ авах нь бол зайлшгүй. Одоо нэгэн яралтай шийдэх асуудлын нэг болсон байгаа. За Соронзон болдог шүү нэмж хариулъя. За таван гишүүн бас өөрөө яг ажуултөр эрдэс байлгийн сайдаар ажиллаж байсан учраас нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгаа. Таны тавьж байгаа асуултууд их яг зөв асуултууд байна. Тэгэхээр энэ бидний ч одоо бүгдээрээ бүсээ сонгогдсон. За зарим аймагт бол бас уулуурхайн ашигтмалтуулын нөөц байна, газрын тосны нөөц байна. Зарим аймагт бол байхгүй байна. Ашигтмалтуулын нөөц ихтэй, газрын тосны нөөц ихтэй аймагуд нь илүү их орлого бас тодорхой хэмжээнд хойрлогддог. Гэтэл одоо тийм бага нөөцтэй аймагуд нь бол одоо хойрлогдож орон нутгийн хөгжлийн сангийн дүн бол бага байгаа. Хэдийгээр орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан маань бүсчилсэн хөгжлийн одоо хангахад чиглэсэн одоо зориулттай боловч яг тэр чиглэлээр одоо зарцуулж байгаа зөв гүйцэтгэл ерөөсөй байхгүй байгаа. Тийм байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт болохоор 2023 оны одоо засгийн газрын тогтоолоор баталсан энэ орон нутгийн нэгдсэн хөгжлийн сан болон орон нутгийн хөгжлийн сангаас олгох одоо шийдвэрлэгийн аргачлал гэдэг. Энэ дээр бол яг бүс рүү хойрлж байгаа чиглэл ерөөсөй байхгүй. Зөвхөн одоо тухайн За гүйцэг хариулчих Соронзон болдог шүү. Тэгэхээр энэ аргачлалыг харахаар бол ерөнхийдөө орон нутгийн хөгжлийн индексгээд за тухайн аймгийн хүн ам, газар нутгийн хэмжээ, за дээрэс нь болохоор уулуурхайн нөлөөлөлд орж байгаа газар ашиглаж байгаа талбай хэмжээ гэсэн ийм үзүүлэлтүүдийг тооцож байгаад ерөнхийдөө орон нутгийн хөгжлийн санг бол хойрлж байгаа. Харин ашигтмалтын нөөц ашигласны төлбөр, газрын тосны нөөц ашигласны төлбөр чинь бол тухайн нөлөөлөлд ортож байгаа аймагуудад л илүү орон нутгийн хөгжлийн сангаас хойрлогдож байгаа ийм дүр зурагтай байгаа учраас энэ бүсийн хөгжлийн саналыг оруулж ирсэн. Гэхдээ үнэхээр одоо гишүүд хэлцэгцгийг дэмжээд за национал тулын тухай хууль бас давхар хэлцэж байгаа ерөнхий санаа нь адил учраас энийг бол одоо бас бүсийн хөгжлийн санг заавал тусад байгуулахгүйгээр орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн одоо тэр аргачлал дотор тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэх боломж бол байна гэж харж байгаа. Нээлттэй байгаа гэж. За